Монголын соёлын өвдөр суурилсан судалгаатай, агуулгатай, урлаглаг байдлыг өөртөө шингээсэн ийм гар урлалын гараар урладаг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. За тэгэхээр саяны энэ шагнал маань бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өв соёлын тээгч гэдэг номинацид шалгарлаа. Манай хамт олонны хийж бүтээж байгаа маань Монгол өв соёлоор шингээсэн орчин үеийн хэрэглээнд нийцсэн түүхэн загвартай Монгол гэрийг үндэсний онцлогийг шингээсэн интерьерийг мөн өв соёлоор шингээсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг импортыг орлох албан тасалгааны Монгол үндэсний онцлогтой тавилгуудыг ингэж үйлдвэрлээд 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За энэ 12 жилийн хугацаанд бид Чингис хаан музей 8 давхурд байрлах 17-аас 18 дахь зууны үеийн язгууртны өргөө, Богд хааны ордон музейд байрлах Богд хааны ирвсэн ярьсан гэрээс сэтгүүлсэн Богд уламжлалт гэр, Богд арт гэр, мөн ЮНЕСКОд бүртгүүлсэн 15 үеийг шингээсэн соёлын яамд хүндэтгэлийн гэр гэх мэтлэн онцлог бүхий гэрүүдийг хийсэн. Мөн гадны зах зээл дээр хүнүү загвартай гэрүүдийг бол нэлээд соёлын өвийн газар, галерей гих мэтлэн томоохон байгууллагууд бол ингэж нийлүүлж явж байгаа. Мөн энэний зэрэгцээ үндэсний интерьерийг нэг дороос цогцлоосон модын идэл, эсгийн идэл, керамикийг бол интерьерийн төвшөнд цогцоор бүтээж байгаа. Соёлын өвдөр суурилсан бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг урлаж Богд хааны ордон музей, Чингис хааны үндэсний музейд ингэж борлуулж байгаа. Бидний гол онцлог бол судалгаан дээр суурилдаг. Тухайн өв соёлын түүх гарал нь хаанаас үүсэлтэй, хаанхын олдврын, ямар музейн үзмэрийн, хэдугаар зууны үзмэр олдвор юм гэдэг дээрээс суурилж, тэр нь судалгаан дээр яг суурилж хийгддэг. Дээр нь энэ судалгаан дээр суурилсан дээр агуулга нь яригдана. Мөн зөвхөн тухайн бүтээгдэхүүний олдвор үзмрээс сэдвлэхээс гадна тэрийг орчин үеийн хэрэглээнд яаж нийцүүлж урлаглаг байдлыг шингээх үү гэдгийг онцолдог. Дээр нь манай бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхой байдаг. Жишээ нь нооссон эсгийн бүтээгдэхүүн гэхэд аль аймгийн аль сумын хин гэдэг малчны ноосоор хийсэн, хоньны ноосоор хийсэн бүтээгдэхүүн бэ. Мод нь гэхэд аль аймгийн хаанаас авсан мод вэ гэд ингээ бүх гарал үүслүүд нь тодорхой байдаг ийм онцлогтой. Тэгэхээр энэ гарал үүсэлтэй түүхэн эд хэрэгжилж байгаа Монголд 20-д компани байгаа. Тэрний нэг болж чадсандаа бас бид их бахархаж явдаг.